Сайн байцгаана уу? Монгол Улсын боловсролын сургуулийн сургуулийн сэтгэл зүйчийн 2 дугаар курсын оюутан Нэм Жаргал байна. Бид өнөөдөр техник технологи 900-д амьдарч нэр хүнд, эрх мэдэл, амжилт, мөнгийг чухалчилдаг. Есээ эдэж энэ бүхний цаана байдаг бидний хамгийн чухал зүйл болох гэр бүлээ бид мартчих гээд байдаг. Өнөөдөр би энэхүү ихтгэлдээ гэр бүл тэр дундаа аз жаргалтай гэр бүлийн талаар хүмүүстийлизм онолд үндэслэн өөрийнхөө ойлголт төр тулгуурлан ярихад бэлэн болсон байна. Мөн аз жаргалтай гэр бүлийн нууц нь хаанаа оршдог, гэр бүл аз жаргалтай байхад юу нөлөөлдөг талаар ярихад бэлэн болоод байна. Танаас нэгэн зүйлийг асууя л да. Аз жаргалтай гэр бүл гэх энэхүү үгийг сонсоод танд хамгийн түрүүнд юу бодогдож байна вэ? Аз жаргалтай гэр бүл гэж яг ямар гэр бүлийг хэлэх юм бэ? Хэдүүлээ энэ талаар ярихаасаа өмнө нийгмийн анхдагч бүлэг болох гэр бүлийн талаар авч үзсэн зүйтэй байх гэж бодож байна. Гэр бүлийн асуудлыг маш олон төрлийн шинжилгээ ухаанууд ерөөдөө судалсан байдаг. Жишээлх юм бол философи, социолог, түүх, ардын сургууль хүмүүжүүлэх ухаан, сэтгэл судлал гэх мэт. Тийм ч учраас гэр бүл гэх энэхүү ойлголтыг маш олон янзаар тодорхойлсон байдаг. Үр удмаа үлдээх, бие биеийг нийгэмшүүлэх, харилцан хүндлэх, бие биенээ харилцан халамжлахад чиглэсэн нэгдмэл орон зайд амьдарч байгаа хүмүүсийг гэр бүл гэдэг. Өөрөөр мөн зарим судлаачид гэр бүл нь хүмүүст аз жаргалыг бэлгэлдэг гэж тодорхойлдог. Гэр бүл гэдэг зүйл нь хүний хамгийн чухал аз жаргалтай байх хэрэгцээг хангах үүрэгтэй байдаг. Үндсэн сэдэв болох аз жаргалтай гэр бүлийн тухай хэдүүлээ ярилцгаая. Сэтгэл зүйч, гэр бүл судлаач Обозово гэдэг нэгэн хүн гэр бүлийн амьдралд эхнэр нөхөр хоёрын сэтгэл зүйн дотоод мөн чанар үнэлэмж чухал байдаг гэж хэлсэн байдаг. Сэтгэл зүйн дотоод мөн чанар үнэлэмж гэдгийг бид нар юу гэж ойлгох ёстой вэ гэхээр нэг нэгнээ гих сэтгэл, хайр, халамж, үнэн шударга байдал, нэг нэгэндээ буулт хийх чадвар, гэр орны ажилд оролцох зэрэг эдгээр зүйлсүүд багтдаг. Тэр дундаа аз жаргалтай гэр бүлийн талаар хийгдсэн маш олон судалгаанууд байдаг. Тэр дундаас аваад үзэх юм бол Тайланд хотод хийгдсэн нэг судалгаа байгаа. За энэхүү судалгаанд болохоор гэр бүлийн аз жаргалд нөлөөлдөг 3 хүчин зүйл байдаг гэж үзсэн байгаа. Энэхүү 3 хүчин зүйл нь юу юм бэ гэхээр ойр дотнод байдал, бие биенээ халамжлах халамж, за мөн санхүүгийн доктортой байдаг гэсэн тэр 3 хүчин зүйл нөлөөлдөг гэсэн юм. За мөн бид бүхний хамгийн чухал зүйл болох гэр бүлийн үйл ажиллагаа, гэр бүл хамтдаа өнгөрөөж тэр цаг мөч нь гэр бүлийн гишүүдэд итгэл найдвар, төсвөр төвчээр, амьдралын сэтгэл ханамжид нь сайнаар нөлөөлдөг гэдгийг бас судалгаануудаас олж харж болдог. За цаашлаад эрэгтэй эмэгтэй хүмүүсийн гэрлэлтийн сэтгэл ханамж нь амьдралын сэтгэл ханамжид нөлөөлдөг. Аз жаргалтай гэр бүлийн нууц нь ерөөсөө л нэг нэгний гих сэтгэл, бие биенээ халамжлах, халамж, хайр, нэгнээ хүндлэх, нэгэндээ итгэх, итгэлцэл зэрэг багтдаг байна. Мөн дээрэс нь гэр бүлдээ та цаг зав гаргаж байгаарай. Таны хамгийн чухал зүйл, өөрөөр хэлэх юм бол таны амьдралын чинь утга учир бол таны гэр бүл гэдгийг та дахин санаарай. Гэр бүлтэйгээ олон сайхан дурсамжуудыг бүтээж хамтдаа цаг мөчөө өнгөрөөж байгаарай. Баярлалаа. Өнөөдрийн миний танд хэлэх байгаа хамгийн ихний урлаг бол сонсох урлаг. Зөвлөхөөс илүүтэйгээр, буруутгахаас илүүтэйгээр хамгийн чухал зүйл бол сонсох. Чи гэхийн оронд би чиний хэрнээс ингэж ойлголоо, би зөв ойлгож юу гэдэг энэ нэг л өгүүлбэр харилцааг зөөлөх боломжтой. Заавал ууралж ярьлаа гэдэг нь чухал яриа гэсэн үг бол биш. Нам ухнаар ч гэсэн хоорондоо ярилцах нь чухал яриаг өрнүүлж болно. Тэгэхээр харилцааг хамгийн муу дээр хүргэх хүртэл нь бардан байж уушлахгүй байхаа оронд уучлаарай гэд ханаа сонсоход цаг гаргана гэдэг бол энэ гэрлэлтийг аз жаргалтай болоодог хамгийн ихний урлаг. Би та бүхэнд 2019 оны судалгааг танилцуулъя. Өдөрт дунджаар 55 гэр бүл гэрлэлтэд батлуулж байгаа бол дунджаар 12 гэр бүл гэрлэлтэд зуршлуулж байна. Миний саяны ярьсан тоон судалгаа бол зөвхөн батлуулсан хүмүүсийн талаар ярьж байгаа. Батлуулаагүй нь энэс илүү тоо өснө гэсэн үг.
жилдээ дунджаар 10,000 орчим монгол хүүхд давхарсан тоогоор хагас амьдралыг үзэж байна. Тэгэхээр олон мянган хүүхдүүд харах ёсгүй зүйлсийг харж үзэх ёсгүй зүйлсийг үзэж урсах ёсгүй нулимсыг урсгаж байгаа нь харамсалтай. Энэ зүйлийг бид нар багасгахын тулд эхнэр нөхрүүд бие биенийгаа сонсоход энэ урлаг дээр суралцахыг би өнөөдөр та бүхэнд уриалж байгаа. Гэртээ үр хүүхдээ хань ижлээ сонсдог албан байгууллага дээр хамт ажиллаж байгаа хүмүүсээ сонсох. Энэ ур чадварт, энэ урлагт суралцаарай. Энэ хамгийн ихний урлаг. Хоёрдугаар урлаг бол хайрлах урлаг. Хайр хүнд хоёр арга замаар хүрдэг. Нэг нь хилэгдэх, нэг нь үйлдэгдэх. Үйлдэгдэх дээр миний ярьсан жишээ бол хайрыг анхаарлаар хооллоод өгөөрэй. Өөрөөр хэлэх юм бол 7 хоног болгон болзоонд явах, өдөр болгон бэлэг өгөх талаар би яриаггүй. Харин өдөр болгон жижигхэн зүйлстэй нь хоёр биендээ ач холбогдол өгдөг байх. Энэ зүйлийн талаар ярьж байгаа. Гурав дахь урлаг. Суралцах урлаг. Эхнэр нөхрийгөө маш сайн судалж таньж мэдээрэй. Таны нөхрийн үнц нь эсвэл таны эхнэрийн үнц нь юу вэ? Суралцаж чадах юм бол таны гэр бүлд байгаа маш олон зөрчил маргаан шийдэгдэх боломжтой. Номер 4. Хүндэтгэх урлаг. Та нэг зэрэг хайрлаж, хүндэтгэж, нэг зэрэг захиргаатаж чадахгүй. Гэр бүл бол тэнцүү хүндлэлийн орчин. Яагаад гэр бүлийн хүчирхийлэл үүсэж байгаа нэг л шалтгаан байна. Тэр нэг шалтгаан бол эхнэр юм уу нөхрөөсөө илүү хүндлэгдэж гэсэн хүндлэгдэх гэсэн тэр шунлаас болж хайр хүчирхийллээр илэрхийлэгдэж байгаа. Би дахиад лээ. Эхнэр юм уу нөхрөөсөө илүү хүндлэгдэх гэсэн тэр шунлаас болж гэр бүлд хүчирхийлэгдэх зүйл үүсдэг. Хүндлэл хил хязгаар тогтоохоос эхэлдэг. Номер 5. Уучлах урлаг. Мэдээч бүрэн дүрэн уучлалт гэдэг энэ зүйл маш томоохон ойлголт гэдгийг хүн болгоо мэдэж байгаа. Тэгэхээр би та бүхний зүйлийг хэлээ. Уучлана гэдэг бол мартахын нэр биш. Харин уучлана гэдэг тэр хүний хийсэн алдааг дахиж тэр хүний эсрэг ашиглахгүй байхыг хэлж байгаа. Бага бүх зүйлстэй талархаарай. Онцгойлон гэр бүлтэй. Гэрэгтэй дулаахан хоолойтой намттай байлгаж байгаа эхнэртэй талархаарай. Гэр бүлээ тэжээхийн тулд таны мэдгүй олон асуудлыг туулаад яваа. Эр нөхрийгөө хайрлаараа хүндлээрэй. Тэнд үүмүүлээд байж байгаа хөр хүүхдүүдтэй тэднийг байгаад нь талархаарай. Тийм бол танай гэр бүлд тэр үл ойлголцол гэдэг байгаа зүйл илүү багасах боломжтой. Мэдээж гэр бүл бага хэмжээний зөрчил маргаан байлгүй яах вэ? Манай салбарт ингэж хэлдэг. Гэр бүлд тодорхой хэмжээний үл ойлголцол байх нь хэвийн үүсгэл.